сайн байцгаана уу. За би өчигдөр болохоор би жоохон оройтж унтаа. Дээрээс нь бас жоохон унтахаас өмнө жоохон юм идсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь өглөө болсон чинь нүд жоохон бүлцэгээ босоод ирсэнсэн. Тэгээд би өглөө яг нүрэндээ жоохон маск тавиад жоохон хөөлтийн жоохон буулгах гад хөөлтгийнээ жоохон бүлцээсэн байсан нь. Ингээд давхараас өглөө хулууны шүснээс авсан байгаа. Ер нь бол хулууны шүсийг бол байн гуудаг байгаа. Тэгээд баа нэг таньдаг солонгосч хүртэл бас энэ хулууны шүсийг бол байн гууд юм билээ. Тэгээд өнөөдөр өглөө ууцсан болохоор тэгээд өнөөдөр яг дахиад бас нэг ууцсан юм уу та. Яагаад л өнөөдөр нэг гадаас солонгост бороо их ороод бороо их ороод ингээд бас нэг хамаг юм гээд хөөгөж байгаа юм шиг мэдрэл төрөдөг байхгүй. Тэгэхээр ер нь бол машинда байнга цүнхэндээ ер нь бол байнга ингээд аваад явчихдаг байгаа. Тэгэхээр хаан явж яхад уухад амар яагаад тэр юм хомд найруулах уух шаардлагагүй зөвхөн шууд задлаад л уучдаг байгаа. Тэгээд одоо энэс нэг ууцаад тэгээд ажил амжуулчаад оройос тасгалтай явна. Тэгээд ер нь бол хөөсөн дүрмэн би манс гайг болчих гэж байна. Тэгээд солонгос болохоор ер нь бол хаван хөлөх бүтээгдэхүүн гэхээр ер нь бол хулууны цай тэгээд янз бүрийн нөгөө эрдэнэ шиш тэгээд бурича гэдэг байхгүй юу. Тэднийг ерөнхийдөө айгүй хүмүүс усанд найруулад уудаг байгаа. Тэгэхдээ ер нь бол ингээд биш ер нь бурича тэнгүүдээ тэр хулууны цай тэрийг бол ер нь бол уудаг байсан. Тэгэхээр хамгийн амархан хэрэглэхэд амархан дээрэс нь нөгөө цүнхэнтэйгээд аваахад айгаа тохиромжтой болохоор надад хулууны шүсэндээ ч санагцсан. Тэгээ нэг байн усанд найруулад уугаад байж чадахгүй ч юм уу тийм тохиолдолд яг цүнхэндээ нэг хийгээд аваа явчихад шууд энийг шууд задлаад авчихад айгаа амархан байдаг. Тэгээ манайх болохоор хулууны энэ авч явдаг юм нэг удаа ийм савлгаад юм уудтай энэ нь бол айгаа дэжүү санагцсан. Яа тэгэхээр цүнхэндээ хийгээд аваахад бас авсаархан овор цай багтай. Тэгвэл нөгөө нэг усны савнаас цайгаа ингээд найруулад аваахлаар бас жоохон хүнд ч юм уу цүнхэн тагтахгүй ч юм уу тийм тохиол байдаг шүү дээ. Тэгэхээр хоол мал явж байгаа ч юм уу ажил төрлөө үйл бол ер нь бол энийг ингээд аваадсан хамгийн дээр санагдсан. Тэгээд ер нь бол хулууны шүс нь бол зөвхөн хаван хөлгөө зогсохгүй ер нь бол танд маш олон төрлийн ач тустай гэдэг юм бол пэйж дээр бол дэлгэрэнгүй танилцуулнаас байгаа. Тэгээд өөр бас энэс хулууны шүснээс гадна бас бүрэн манжин гэдэг ер нь бас байгаа. Бүрэн манжин бол угаасаа та бүхэн мэдж байгаа шүү дээ. Бүрэн манжингийн шүс ер нь бол хүний бие ямар их сайн бэлээ. Бүрэн манжингийн шүс угаад янз бүрийн одоо нэг өвчлөлөөс бас сэргийлэх, тархлаагаа сайжруулах гэх өтгөн аталт гэдэг ер нь бол бүтлээрээ давуу талтай байгаа. Тэгэхээр хамгийн их захиалга одоо энэ хулууны шүсийг болохоор та бүхэн захиалах юм бол манайхаа чатаар мессеж байгаа дээрээ. За ингээд бүгдийг нугаад тусцсан. Ер нь бол амт нь бол айгуу дэжгүй. Яг анх удаа ууж байгаа хүнд бол жоохон үйл ялэг гашаамттай гэж магадгүй. Гэхдээ ер нь бол уугаад ирэхлээр бол амтнд нь бол тасч тийм үү тийм амар муухай амттай ч юм уу тийм бол биш. Тэгээд өдөрт бол ер нь уух хэмжээ нь бол өдөрт бол нэг уухад бол хангалттай байдаг. Гэхдээ яг та өөрөө ингээд дахиад уумар санагдаад скол дахиад нэмийг гэх юм аа ер нь бол хамгийн дээд нь болохоор өдөрт 1-2 гэдэг байгаа. Тэгээд би бол өнөөдөр явуулаа би ингээ 2-ыг ууцж байгаа. Ер нь бол одоо л нүүрний хавман бол дэжгүй багассан байна. Өглөө бол баг зэрэг шинжлэх хавцсан байсан. Тэгээд дээрээс нь өчтөр жоохон оройдч унтж орой дээрээс нь ажилтайсан болохоор ядраад. Би өглөө хурдны замаар тийш ажилтаа явж байгаа. Тэгээд зам дэвжсэн чинь угаасаа өглөөнөөс ахвалаа бороо ородсон юм. Тэгээдсэн сая хурдны замаар явсан чинь бүр амар их орж исэн. Тэгээд уртл бүр ингээ манд таа уртлын машинууд бүр сайн ингээ харагдахгүй. Гадаа дээрээс нь нөгөө нэг зам болж байгаа болохоор гадаа аягүй чиглэг болоод ингээ тэгээ солонгосын бороо гэхээр нэмэлтэн хүмүүстэй аягүй хэцүү байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр одоо нөгөө нэг өглөө янзлаад гарсан үс нь одоо жишээ нь ингээ гоё ороогоод янзлцсан байгаа үс нь тэгэхээр гадаагаар нөгөө хитрхи их чигтэй байгаа тэгэхээр үс нь буцаад ингээ яг хэвийн өөрийнх нь хэвийн байдалд орчих байхгүй юу. Одоо жишээ нь миний энэ дээдл үсүүд ингээ чигнээс болоод ингээ жоохон ингээ хүсийг өөж байгаа юм шиг тийж харагдангууд нөгөө тасарсан үсэн эсвэл ингээ хавдчих юм уу.
Та нар анзаарч байгаа бол би нэг бүр халимаг бүстэй болсон байсан шүү дээ. Тэгээд одоо л тэр ус маань би ингээд арчлаа. Дээрэс нь нөгөө нэг түрхдэг ампул байгаа шүү дээ. Ба пэйж дээр өгдөг. Тэр ампул бол ер нь бол тууштай хэрэглээд тэгээд дээрэс нь шампунаас аягүй сайн сонгож байгаа. Тэгээд шампун бас сайн сонгоод хижээл сайн угаад ах юм бол ер нь бол ус буцаад ингээд гоё эрүүл болд юм ба. Тэгээд одоо ингээд үсээ харахад ер нь бол аягүй дэжгүй басан байгаа. Ингээ харах юм бол ус чинь нөгөө нэг эрүүл байхад бас нөгөө дээрэс нь угаасны дараа гоё ингээд нөгөө нэг өөрийнх нь гоё өнгөлөг байдал гэдэг шүү дээ. Ингээл болцсон. Тэр байдлаас аягүй чухал юм байлээ. Хитрхи нөгөө нэг хижээлэхгүй ингээд байгаа тэгэхээр өнгөө алдаа нэг тийм болчтой шүү дээ. За улааны шүс авах чинь улааны шүс авахдаа бол би зөвхөн шууд сахан маунд хийх ямар ч шаардлагагүй. Зүгээр шууд задлаа. Шууд энэ хийсэн барьж байгаа. Ер нь л амтны яг анх ууж байгаа хүмүүс жоохон тийм гашуун юм шиг амтдаг байгаа. Гэхдээ ингээ уугаад ирэхлээр ер нь бол эсвэл ямар амттай санагдаад байд. Би одоо ингээд өдөр болгоо юм уугаад байгаа болохоор надад бол нэг анх ууж ирснийг бодвол хамаагүй өөр болсон. Дэжгүй гоё амттай. Энэ болохоор савлгаан болохоор 90 грамтай. Тэгээд илчлэг энэ болохоор 20 калори гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол нэг юм асуудалгүй. За ингээд бүгдийг нугаад тусцсан. Ер нь бол амт нь бол айгуу дэжгүй. Яг нь анх удаа ууж байгаа хүнд бол жоохон үйл ялэг гашуун амттай гэж магадгүй. Гэхдээ ер нь бол уугаад ирэхлээр бол амтнд нь бол тасч тийм үү тийм амар муухай амттай ч юм уу тийм бол биш. Тэгээд өдөрт бол ер нь уух хэмжээ нь бол өдөрт бол нэгийг уухад бол хангалттай байдаг. Гэхдээ яг та өөрөө ингээд дахиад уумар санагдаад эсвэл дахиад нэмийг гэх юм аа ер нь бол хамгийн дээд нь болохоор өдөрт 1-2 гэдэг байгаа. Тэгээд би бол өнөөдөр явуулахаар би ингээд 2-ыг ууцж байгаа. Ер нь бол одоо л нүүрний хав мөн бол дэжгүй багассан байна. Өглөө бол баг зэрэг шинжлэх хавцсан байсан. Тэгээд дээрээс нь өчтөр жоохон оройдч унтж байраа дээрээс нь ажилтайсан болохоор ядраад. Би өглөө ажилтайсан гэж ярьжсэн шүү дээ. Тэгээд тэнгуудээ нөгөө таньдаг ихч битээр уулзсан солонгосчтэй. Тэгээд хамт уулзаад ажиллаа бүтээчээд тэнгуудээ хоолнд орж амжихгүй байх гээд өчтөр надтай ярихтаа хэлжээс ахгүй. Тэнгуудээ өөрөө хоол бэлдээд аваад ирээгээд тэгээд битээр түрүүн ажиллаа хийж дуусгачаад машин дотроо хамт хоол идээд гэсэн чинь маа солонгосч ингээ амар гоё солонгос хоолнууд хийгээд ирсэн. Тэгээд кимбаб эдэр ингээд хийгээд ирсэн байгаа. Тэнгүүд би болохоор нөгөө панк их нөгөө хүнтэй уулзахлаар ер нь хоол идэхдээ даамтаа энийг аваа авчдаг байхгүй. Тэнгүүдээ хоолныхоо өмнө энээсээ хэрэглээд тэгээд сая бол нэлээд ийдсэн. Тэгээд нэг санаа зовх зүйлгүй яагаад гэхээр нөгөө энэ эслэгээ хэрэгэлсэн байгаа тохиолдолд болохоор миний эзэн хоолыг угаасаа одоо л өдөрт нь боловсруулаад хэрэггүй зүйл ингээд буцаага шууд гаргацдаг болохоор санаа зовх зүйлгүй. Тэгээд энэний талаар ер нь бол нэг амар хэлж байгаагүй мэлээ. Уулын ингээд нөгөө нэг пэйж дээр оруулж байгаа бараануудынхаа талаар ингээд бичлэг энэ төр хийгээд өөрөө ингээд юмнуудаа байраад яриг гэхлээр жоохон хичээдэг байхгүй юу. Гэхдээ одооноос эхлээд ингээд зүгээр шууд хийнэ гэж бодож байгаа. Тэгээд манда скороо сайн бичлэг хийдэг болно. Гэхдээ яг зарж байгаа юмнуудаа ч гэсэн пэйж дээр бол яг оруулаад оруулна.